Жил бүрийн 8 дугаар сард ихтэй сургуулиуд төлбөрөө нэмдэг жишийг тогтоод удаж байна. Энэ жишгээр ихтэй сургуулиуд 2018-аас 2019 оны хичээлийн жилд кредит цагийн төлбөрөө багагүй хэмжээгээр нэмэгдүүлжээ. Тухайлбал Монгол Улсын их сургуулийн нэг кредит цагийн төлбөр 2017-оос 2018 оны хичээлийн жилд 11,900 байсан бол энэ жил 19,900 төгрөгт хүрч 59 орчим хувиар нэмэгдсэн байна. Бусад ихтэй сургуулиуд ч мөн харилцан адилгүй байдлаар сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн байгаа юм. За энэхүү сургалтын төлбөрийн нэмэгдэл нь оюутнуудаар дамжуулан иргэдийн амьдралд дарамт болж байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй ч оюутнуудын сургалтын төлбөр 2014 онтой харьцуулахад 80 хүртэл хувиар нэмэгдсэн. Тухайлбал төрийн өмчит ихтэй сургуулиуд болох Монгол Улсын их сургууль 69.6%, Хөдөө аж ахуйн их сургууль 19.5%, Шинжлэх ухааны технологийн их сургууль 32.5%, Батлан хамгаалгын их сургууль 80.5%-аар тус тус нэмэгдсэн байгаамаа. Энэ байдлыг оюутнуудын төлөөлөл болох ардчилсан оюутны холбооноос эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Нэг кредитийн төлбөр жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Үүнд хазаар өнөө одоо яг энэ цагт хэрэгтэй болчиход байгаа. Энэ дээрээс би бас нэг зүйлийг хэлмээр байна л да. Ялангуяа өнөөдөр Монголын оюутнуудын эрх ашигыг хамгаалдаг байгууллага гэж Монголд нэгж байхгүй болсон байна. Ардчилсан оюутны холбоо нэг жилийн өмнө оюутнуудын хөгжлийн төлөө үйл ажиллагааг бид нар ямар нэгэн улс төргүүгээр хийнэ гэж ярьжсэн бол одоо 18-аас 19 оны хичээлийн жил оюутны эрх ашиг хөндөгдсөн өчүүхэн чулуу зүйл болгонд бид нар хамгаалж ажиллах болно. Тэгэхээр бүх ихтэй сургуулийн сургалтын төлбөрийн асуудал яригдаж байна. Тэгвэл үүнтэй зэрэгцээд хоёр дахь асуудал яригдана. Сургалтын төлбөрийн асуудал нэг нэмэгдэж байгаа бол дагаад оюутнуудаа сургаж байгаа эцэг эхчүүд тэдний цалин орлого нэмэгдсэн үү гэдэг асуулт гарцаагүй тавигдана. Гэвч 14-өөс 17 оны хугацаанд цалингийн доод хэмжээ өнөөдөр 240 мянган төгрөг байж байгаа. Дундаж сургалтын төлбөрийн хэмжээ 2 сая байсан болвол өнөөдөр ингээд дунджаар 200-аас 400-500 мянган төгрөгөөр нэмэгдээд ирэхээр 2 сая 200-300 мянган төгрөгийн дундаж сургалтын төлбөртэй болж байгаа. Тэгвэл өнгөрсөн хугацаанд эцэг эхчүүд төрийн албан хаагчдын цалингийн хэмжээ өнөөдөр ингээд хараад үзэхэд нэмэгдээгүй байна. Тэгвэл энэ дарамт дахиад нөгөө эцэг эхчүүдийн асуудал дээр бий болно гэсэн. Дотор байрын төлбөр сургалтын төлбөрийг дагаад мөн адил тодорхой хэмжээний өсөлттэй явагддаг байна. За үүний дагаад хэрэг дотор байрын төлбөр маань өсөлттэй явагдаж байгаа бол дотор байрын одоо юу гэдэг нь те дотоод засалч гэдэг юм уу эсвэл суралцах орчин байдлаар дотор байранд ерөнхийдөө номын сан байдгүй гэсэн үг. Хүүхдүүдэд суралцах боломжтой интернет орчин байдаг гэвэл үгүй. Зөвхөн хүүхдүүд өөрсдөө бүх төр зүйлийг хангадаг. Тийм учраас энэ дотор байрны өсөлтийг бас өсөлтийн үнийг дээрээс нь дотор байрын хариуцж ажиллаж байгаа ажилчдаг анхаараач, хяналт тавиач, бас хянаж шалгаач гэдэг хүсэлтийг тавьж байгаа. Нэг оюутнаас одоо 17-оос 19 мянган төгрөгийн төлбөр бүхий хураамжтай шинжилгээ байдаг. Улсын хэмжээнд жил 40 мянган оюутны шинээр ирсэн суралцдаг. Энээс хөдөө орон нутгаас ирж суралцдаг тал оюутан буюу 13 мянган оюутан дотор байранд элсэн орохоор энэ шинжилгээг өгдөг. Энэ шинжилгээ нь 2016 онд 15 мянган төгрөг байсан бол жилээс жилийн 2-оос 3 мянган төгрөгөөр өсдөг. Энэ бол оюутан залуус бол энийг бол чимээгүй ярьдаг. Энэ тэгэхээр жилээс тэр цэвэд бизнес бий тэр сургуулиудын хамтын ажиллагаанаас бол явагддаг. Энэ дээр бол бид нэр тодорхой бас асуултыг тавьж байна. Энэ яагаад жилээс жил өсдөг? Энд улс цаанаас яг нэгдсэн зарчмаар улсын эмнэлэг тийм одоо юу хамтарсан тийм үү. Энэ бол хувийн эмнэлэг юунд бол дангаараа ингээд үзүүлэхэд 5-аас 7 мянган төгрөг ингээд багтахаар шинжилгээнүүд байдаг. Энэ бол бид нар бол оюутан залуус бид нар бол дотроо энэ бол цэвэр мөнгө угаалт юм а гэж боддог. 96 сургуулаар өнгөрсөн хаврын хугацаанд бүх сургуулаар явхад уучлаарай. Хатууган хэлэхэд 96 сургуулаас би боловсролын яамны сайдад хандаж үг хэлмээр байна. Та дээд боловсролын салбараараа өөрийн биеэр очиж сургууль болгонтой танилцж үзсэн үү? Өнөөдөр 96 сургуулийн тань 20 гаруй сургууль өнөөдөр бараг худалч хүнд хэлэхэд оюутан байхгүй тухайн сургуулийн байр нь битүү түрээсийн хувийн хвшлийн байгууллагуудаар дүүрсэн орчинтой сургуулиуд зөндөө олон болсон байгаа шүү.